улсын арслан ад жаргал гэдэг сайн арслан 2 удаа татсан. Тэрэндээ бас их бахархаж явд юм л дээ. Миний хувьд бол багаас хүүхдээс хож барилддагаас давхар хайрхан гэдэг дуулаад тий заамарт. Тэрний дахилгыг наадам болдог. Тэрэнд хүүхдээс ахуулаад би чинь улсын төл автлаа төрүүлсэн дээ. Эхлээд сумын зан цол аваад Төв аймагт 2002 онд аймгийн начин цол авч 2003 онд Өөр хангай аймагт төрүүлж аймгийн арслан цол авч тэгээ 2007 онд улсын наадмаар оролдож улсын начин цол авч 2009 онд дахин давж өсгийдэр цол авч ясаа. Төв аймгийн заамар сумын харьяат Баянгол гүргийн цагтлагийн газрын бүх аймгийн арслан утган биер Монгол улсын начны уулзалт хангалаа. 5 давчаал байж захтаа биернэ. За би нэг 5 давс нэрэн давж байгаа мó гэж бодоод нэг зүүчил. Тухайн үед бас нэг цаа үрдээ итгэчихгүй тэгэл. Тийм л байсан сэтгэл хүн дээрээс. 9 онд би ер нь гайгүй сайн барилдана гэж бодоод барилж байсан. Тэр жилийн наадам дээр 3-ын даванд одоогийн авраг Эрхэн баяр авраг наваа амлж байсан. 3-ын даванд амлаад би давжлаа. Тэгээ 5-ын даванд одоо анх начин цол авч байсан. Улсын арслан ад жаргалаар ахиж 5 давж цолоо баталж ялаа. Сонин тохиолдол тийм. Энэ авар тохиолдол. Солонгостой барилдаан бол би тэр Гард Ганбаатартай барилдаж байхад л жоохон хүлээгт 2009 онд жоохон хүлээж жагаал барь сонголтын дээр очиж барилдах хэрэгтэй байсан гэж бодож байна. Ирж буй төмөр болгон жилдээ нийт замарчуудаа сар шинийн мэд төвшүүлээ. Илгээрээ болон төрлөөрөө төвшин сайхан сар шиндээ сайхан шинлээрээ.